Тэгэхгүй. Яа, ялгууна одоо болоо. Замаас зүгтээ дэмжи. Гэлэг цаалаа. Энэ өдрөөс хойш сайн найзууд болсон юм. Харин Мико, сайн найзууд нь бидний ах トゥ усын харьцааг огт гүйцэтгэв. Нэг л хавмаа. Орой хоолны үеэр бицмаа ягаад ч юм сонирн байлаа. Тэр яасан ч задлах болохгүй нууцыг тийм яваа ажээ. Хэдэн цагийн өмнө багш нь эцэгхийн хурал болон бичсэн юм л да. Шоуг тоглож байхдаач, мандаринтэй тоглож байхдаач энэ тухай бодоод огт төлөрсөнгөө. Юу? Асуудлаа хэлэлтэй. Зүгээрээ бид юу ч хэлсэнгөө. Гэтэл амар хөөрхөн мандарин үйлээд эхэлсэн. Тэгээд хэрэг би өвшөөгөө чам билүү тусалж чадахгүйсэн гинэ. Бицнаач санаан зовсонлоо түүнийг тайвшруулж жигийн шалтгаанаа хэллээ. Эцэгхийн хурал нь ажлын өдөр юм байна. Хэрвээ бицнаа ахтаа хэлчихвэл ахын чулаа авах хэрэгтэй болно. Сүүлд ажлаа нөхөх гэж зовно. Бас багш хүн болохоор өөрийнхөө сурагчдад ч анхаарах хэрэгтэй. Бицнаа ахтаа дамд болохыг хүсэхгүй хоол нууж байгаач. Гэхдээ мандарины ээж хурлын талаар мэдчих юм бол том ахад ч хэлчих магадaltaй. Харин үүнийг сонссон мандарин нэх хөрхөн. Би ч ээжтэй хэлэхгүй. Хоёулаа энийг тас навчи гэж хэлдэг. Би ямар хөөрхөн. Миний яриг сонсчихсан бол таарлаа. Тэгээд мандарины Мандарины юуээс ингэ битсэн байгаа? Тэгээд тэдний яриг хэргийн эзэн өдөө хойш сонсчихсан байх юм гэж хин санах үлээ. Би хэргийн эзэн зүгээр өгч болох байсан ч өөрийнхөө анхны эцэгхийн хурлыг бодсоор байлаа. Тэр өдөр ээжийг нь орж ирэх хүртэл өрөө бүхэлдээ өнгөхгүй байсан. Харин орж ирснийхэн дараа өнгөлөг болсон. Хэргийн эзэн маань хэд баярлсандаа хөөрч буруу зүйл харуулж бас ээжийг хэлж байжээ. Гэсэн ч ээж нь Мико ахлын явахд үйлч гисэн юм. Ээж нь ахлынч бас очих ёстой гэдгийг мэдсэн мөртлөө үлдээхийг хүссэн болохоор тэр. Хэргийн эзэн маань дүүдээ адилхан мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Хангаалж ч нөө гэж дэмжлээ. Тийхүү хичээлээ тасалж цанаагийн эцэгхийн хурал руу явах шийдэндээ удаач багшаа хэргийн эзний бие өвдөд гэртээ арчлаа. Би юу? Наад хэргийн эзэн Мико ахтаа бэрхжээ. Эдээ тарсан болохоор үннийг хэлдэг Мико. Би ч гэсэн цанаагийн ах гэж зүгтээ явахаар болдог. Энэ хооронд том ах бусад багш нараас дүүнээр хичээлээ тасалсан талаар мэдчихнэ. Ядж хадны багш нь чи цанаагийн эцэгхийн хуралд явахгүй зүгээр юм уу? Манай тэнд багшилдаг найз минь бид эцэгхийн хуралд явсан шүү дээ. Ингээд хоёр дөрвийн ясна нь бэрэгдэж байгаа. Энэ хооронд бицхнаа гонигтай сууж байлаа. Өгн хөрш өвөө борж ирэхэд нь хэсэн ч хүүхдүүд тэр хэний өвөө вэ гэж хэлэхэд мандрын шууд миний өвөө бид л удалгүй хэргийн эзэн Мико хоёр ороод ирвэ. Бицхнаа бүр шок. Гэсэн болоогүй том ах нь бас алтаас нараад ирдээ. Бидний харсан бицхнаа зочдож намайг нэрсэн чинь би юу ч чаддгаа харуулах хэрэгтэй.